Hi guys. За манай компьютер яг одоо өсөд хариулах гад өсчөнд ирсэн байна. Гол сайхан салонд ирсэн сууж байна. We're about to get a haircut. Yes. Өсчний цаг болохоор 11 цагт байсан чи 11 цаг 30 минут болж хойшлогдоод тэгээд дахиад хөтөгөөс сууж байна. Энэ хоорондоо ямар ч гэсэн танилцах мэдээлэл өгч журмаар нэгэн бүх яриа хийчих гэж бодлоо. Одоо 5 сард манай Остер англи клубын эсэлт эхлэн 5 сард Остер англи клуб маань шинээр хүүхдүүд маань нисээд 3 сарын турш зуныхаа амралтаараа бид нарт англи хэлийг сурнаа. Бид нар цагаан талхайн анги, анхан шатны ангиудаа эсэлт авна. Өөр бид нар энэ 5 сард юу их гэж байна гэхээр Америкт аялах боломж нэртэй ивентийг зохион байгуулах чинь 5 сарын 14-ний 19 цагаас болно. Өшөө одоо яг ахлах болон дунд анги сурагчид зориулсан PIS хөтөлбөрийн маань бүртгэл эхэлсэн явж байгаа. Тэгээд ахлах болон дунд ангид сурдаг сурагчид байвал 45 оны хугацаанд бид нартай хамт Америкийн нэгдсэн улсад хэрхэн тэтгэлэгтэйгээр сурах вэ гэд энэ хөтөлбөрт бас оролцоороо маш их мэдээллүүдийг бид газар дээрээс нь өгдөг, өмнө зөв мэдээлэл бодит баримтан дээр тулгуурлаж өгдөг. Үүгээрээ чиглүүлээд манай PIS хөтөлбөрт оролцсон хүмүүс маань өнөөдөр Канадын их сургууль, Америкийн их сургуулиудад, коллежуудад тэтгэлэгтэйгээр тэмцсэн байгаа шүү. Please join us guys. Peace. Яа, бас нэгэн бонус зөвлөгөөгөө та бүхэн манд Америкийн нэгдсэн улсад сурахч бай, аялахч бай, ирэх гэж байгаа тохиолдолд та нар маань сайхан хумс засаас сурчих хэрэгтэй. Мөн гоё ус засаас сурчих хэрэгтэй. Хумс будаад хөл гарын хумс янзлаад сурчих юм бол Америкт бас нэлээд мөнгө хийх боломжтой байдаг тий. Тэгээ яг бит хоёр өсөд хариулсныхан дараа, үсээ янзлуулсныхан дараа ямар үн тариатай болдог вэ гэдгийг нь бас харуулъя. За мөн дээрэс нь хэрвээ та бүхэн маань Америкийн нэгдсэн улсаар аялах гэж ирэх байгаа бол Монголд ахтай сайн салонд ороорой. Тэгэхгүй бол Америкт бас ус засуулах, хумс засуулах төлбөр маш их үнэтэй байдаг шүү. Тэгээ хэд болсны дараа нь та бүхэндээ харуулнаа. Тэгээ одоо бид хоёрын үс юм байна. Тэгээ өсөд хариулсан дараа ямар болох нь бүгдээрээ дараа нь харцгаая тийм ээ. Yes. Яасын бомхон болгочтой ямар байна? Камсчири. Сая том охиноо өсчөнд үлдээчихэд одоо энэ охиноо наацтай уулзах явж байна. Hello. Өнөөдөр найзхан төрсөн өдөр болж байгаа. Тэгээ төрсөн өдрийн баяр дээр нь очих юм гинэ. Тэгээ хурж өгөх явж байна. Вашингтон DC хот үнэхээр гоё. Ногоо хот шүү. Энд тэндгүй гоё модод ногоороо цэцгэс дэлгэрээд их үзэсгэлэнтэй хот. Дээрэс нь маш гоё цэвэрхэн байдаг. Тэгээд би түрүүн өсчөнд байхдаа энэ 5 сард юу ямар арга хэмжээ манай Mon News Education дээр болох вэ гэдгийг хэлчихсэн тий. Нэгдүгээрт нь болохоор бид нар одоо эх 7 хоногийн Бэм гарах 5 сарын 14-ний 19 цагаас Америкт аялах боломж гэсэн ивентийг би одоо өөрөө зохион байгуулах гэж байна. Хоёрдугаар нь болохоор PIS хөтөлбөрийн бүртгэл явагдаж байгаа. PIS хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд байгаа видеон дээр дараа та бүхэн маань аваарай. Тэгээ Остер англи клубын маань зуны сургалт бол удахгүй эхлэн 5 сарын
20-нд бүртгэл нь эхлэхээр байгаа. Тэгээд та бүхэн маань 2-оос 10 дугаар ангийн сурагчтай хүүхдүүдтэй болвол манай All Star англи клубт бас хамруулаарай. Мөн насан туршид зориулсан All Star англи сургалт маань 6 сард болохоор байгаа. За тэгээд би бас өөрөө бизнесийн нэгэн гоё сургалт гаргах гээд одоо бэлдээд бараг жил гарсан болж байна. Энэхүү бизнесийн сургалт маань удахгүй 6 сар гэхэд бол дуусчих واخ. Тэгээд шинэ бизнесийн сургалтаараа та нартаас бэлэг барина. Өшөө гой сюрпрайзууд байгаа. Гэхдээ тэрийг тухайн үед нас хэлнэ гэж бодож байна. Та бүхэн бас Америкт аялах боломж нэртэй ивентэд оролцоод юу мэдэж авах юм бол ямар мэдээллүүдийг өгөх юм бол гэд бодож ээж магадгүй. Тэгээ энэ мэдээллийн талаар би товчхон өгөөдгий тийм ээ. Хэрэг та бүхэн ирээдүйд Америкийн нэгдсэн улсад аялах хүсэлтэй болвол яг юунаас эхлэх юм бэ? Ямар газруудаар очиж аялах ёстой гэдэг юм бэ гэдэг юм уу? Америкийн нэгдсэн улс элчин сайдын яамны ярилцлаганд ороход виза яаж мэдүүлдгийг, ярилцлагандаа яаж бэлддгийг ингээд маш олон зүйлүүдийг бол мэдэж авах боломжтой байгаа. Нэг өдрийн 2-оос 3 цагийн ивент болно. Энэ ивент дээрээ бүгдээрээ зумээрээ орж ирээд тэгээд хүссэн асуултаа асуугангаа би та нартай өөрхөн туршлагыг хуваалцгаалнаа. Америкийн нэгдсэн улсад одоо аялахад ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой байдгийг, за дээрэс нь Америкийн нэгдсэн улс элчин сайдын яамны ярилцлаганд орохдоо ямар үйл явц дарааллаар бол виза мэдүүлэх ёстой байдгийг, ярилцлаган дээр нь ямар асуултууд ирэх үү? Тэгээд ямар одоо газруудаар аялах тэр маршрутаа яаж гаргадгийг зэрэг эдгээр мэдээллүүдийг өгнө. За дээрэс нь нэмэлт бонус олгоод аялалтай холбоотой, онгоцон цугтай холбоотой ч юм уу нэг англи хэлний бяцхан бас сургалтыг давхар бэлгэлье гэж бодож байгаа. За тэгээд хүмүүс ингэж эдгийн Америкийн нэгдсэн улсад аялна гэхээр урилга явуулвал би аялах боломжтой юм гэж ойлгоод идэг. Гэтэл Америкийн нэгдсэн улсад аялахад бол урилга энэ төр бол аялахад бол хэрэггүй. Та бүхэн маань зөвхөн л өөрсдөө сайхан маршрутаа гаргаад аяллаа маршрутаа зохиогоод тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд элчин сайдын яамны ярилцлагын цагийг аваад ярилцлагандаа ороод уг нь виза авах боломжтой. Тэгээд виза авчлаа гэдэг маань бас яг Америкийн нэгдсэн улсад хэлээр нэвтрээд очлоо гэсэн үг бол ерөөсөө биш. Анхаарах маш олон зүйлүүд байдаг. Тэр мэдээллийг дэлгэрэнгүйгээр та бүхэнтэйгээ ивент дээрээ ярилцах боломжтой байгаа учраас та бүхэн манаас ивенттэй бүртгүүлээд ороод ирээрэй гэж хүсэх байна. Өөр нэгэн асуултууд нь юу байна вэ гэхээр манайхан тантай яаж холбоо барих вэ гэдээ асуугаад байдаг. Тэгээ манай бол Facebook хуудас байгаа. Monus Education гэдэг Facebook хуудас байгаа. Манай Facebook группуд байгаа. Ментор Гана гэсэн групп байна. За мөн All Star гэсэн групп байгаа. Facebook группуд тэнд нэгдээд биднээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн манай одоо Instagram байгаа тийм ээ. Monus Education гэдэг Instagram байгаа. Та бүхэн манай сошиал медиануудыг дагаад манай мэдээллүүдийг бас авах боломжтой. Мөн бидний вебсайт гэдэг monzuras.usa.com гэдэг энэ вебсайт дээр бас би блого бичих дуртай. Блог бичиж хүмүүст одоо боловсролт нь нэмэр болох хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгсөн блогууд маш их бичдэг. Блог бичих их дуртай болохоор анх яг блог бичиж л энэ онлайн сургалт хөтөлбөрийнхөө зүйлүүдийг анх хийж эхэлжсэн байгаа. Одоо ингэ манай том охин маань үсээ засуулж байгаа бах. Тэгээд үсээ засуулж дуусныхан дараа бид нар гэртээ очиод хэдчнээн доллар болсон бэ? Үс засахад ямар зардал гардаг вэ гэдгийг нь бас та бүхэн маань үзэж мэдэх боломжтой. Тэгээд та нарын төсөөлж байсантай адилхан дүн байна уу, өөр дүн байна уу та хараад комент хэсэгт бичээрэй. Энийг Америкийн том моол дээр манай охины найзууд нь уулзна гэсэн. Моолынх нь гараж дотор явж ин машинаа парклах гээд. Намсаар найзтайгаа ямар байсан? Айгуу гоё байсан. Гоё байсан. Юу исэн таад? Би тэр дэлгүүр яваад. Окей.
За охиныхоо найзуудтай нь уулзуулчаад буцаад гэрлүүгөө явж гин. Энд хүүхэд 14 нас хүрээгүй болвол аав ээж асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр ганцаараа ийш тийшээ явахыг хориглодог. Хэдийн найзуудтайгаа уулзаад ч гэсэн яг тэр газар нь өөртөө холоос ч гэсэн хараад ингээ байж ахгүй бол бас болдгоо. Хүүхдээ аюулгүй байдлыг хамгаалаад тий. Одоо гэрлүүгөө явж гин. Тэгээ хагасаа өдрийн орой Монголын цагаар бол өглөөний 9 цагаас гэдэг чинь ням гаргийн өглөө 9 цаг болдгийг. Америкт бол бям гаргийн оройн 9 цагаас мөн оройн 10 цаг 30 минутаас манай Улстар Английн клубын хүүхдүүд маань хичээлдээдэг. Одоо гэртээ очиод мөхсөр үеийн засалт хэр болсон бэ харцгаая. Одоо бид хэд хичээлд орно. Манай хоёр охин надтай хамт нийлээд Улстар Английн клубынхаа хүүхдүүдэд анхан шатны 2 дугаар анги, анхан шатны 3 дугаар ангийнхандаа хичээл орно. Тэгээ оройн хичээлийг 9 цагаас эхлүүлнэ. Ингээ гэртээ очиод баг 9 цаг болох юм шиг байна. За тэгээ эргээд уулзцгаая. За усан ямар болсон минь яах вэ? Гоё болсон. За хари. За одоо хичээл эхлэх чинь үү те? За сайн уу төгөлдрөө. Сайн уу уучраа. Hi guys, how are you? How is your week? Good morning. Good morning. За дөнгөж цаг хичээлээ ороод дуслаа. Одоо шөнийн 11:40 болж байна. Пим гарагийн орой бид нар 11:40 хүртэл хичээлтэй байдаг. За тэгээд та нартай хэлсэн ёсороо үсээ засалхад ямар зардал гарсан бэ гэдгийг хэлье. Миний үсний засал болохоор $40 болоод дээрэс нь би $8 гарын мөнгө тип өгсөн. Мөнгөсөр болохоор баримтаа урчжээ. $35 болсон байна. Тип өгөөгүй гараад ирсэн байна. Тип өгөх гэсэн чинь ээж нь тип чи өгцөн гэж хэлсэн гинэ. За ийм зардал гарсан байна. За тэгэхээр та бүхэн маань Америкийн нэгдсэн улсад ирэхээр төлөвлөж байгаа бол аялахаар төлөвлөж байгаа бол Монголдо өсчөнд орох нь мөнгөндөө хэмнэлттэй байгаа биз тийм ээ. Бидний энэхүү видеог үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү бичлэг маань таалагдсан бол subscribe хийгээрэй, мөн лайк дараарай, коммент бичээрэй. Түр бай. Баяртай.